Би нэг сая нэг ном уншсан ч тэгээ бүр дээрэд уншсан юм аа. Хүүхд тагтаа орсоор уншиж ирсэн. Сая англиар хэлбэршүүлсэн хувь дөрөв уншаад тэр номоо танилцуулъя гэж бодоод. Little Prince гэж жижиг хан хов гэдэг баха. Энэ хүүхдийн тухай. Антон де Сент-Экзюпери гэж Франц. Энэ нисгч хүн л дээ. Тэгээд 30-аад онд гинөө энэ дээр бичсэн байна. Өөрөө нисж яваад Сахарын цөлд Африкт нэг хэд хоног онгоцны нэвдрээд бүр цөлд байжгаад хүн авраад тэгж ам гарсан үе юм байна л да. Зохиолч нэртэй зохиолч. Тэгээд тэр үед энэ бүтээлгийн сэдвийг олоод санааг болно гэдэг юм уу. Тэгээ энэнийг бол сургалтанда ашиглаж байгаа. Яг ном уншуулгатай. Энэ англи хэлний төвшинг чи ингээд нөгөө мэддэг үгийн тоогоор энэ 700 үг мэддэг хүн бол энэ номыг уншихад тохиромжтой гэж байгаа. E1 гэт. B1-ээс B2 хүртэл ингээд янз бүрийн төвшингийн хэлбэршүүлсэн тухайн номыг зөөгөнд багтаагаад нөгөө хэл сурж байгаа хүмүүс ирсэн юм л доо. Тэгээ би хүүхдүүдэд уншуулгаас өмнө өөрөө бас удаан уншаагүй юм байна. Сэргээж гэх юм уу. Би ч одоо 15 6 дээд л уншаад тэр үед энийг уншичаад ойлгосон нь болохоор энд олон нэг жижиг гаригуудын тухай ихлээд гарч байгаа. Тэр гариг болгон дээр тустай хүмүүс амьдрын. Тэднэр нь болохоор өөр өөрийн онцлогтой. Тэгэхээр одоо энэ нийгэм дотор чи хүн болгон ингээд өөр өөрийн онцлогтой гэх юм уу. Тийм өөр өөрийн ааштай, өөр өөрийн дадал зуршил, өөр өөрийн хоббитэй цэгжиж энэ нийгэм чинь ингэж тогтч яадаг гэсэн тийм нэг огт тутахтай гэх юм уу та. Ангууншаад би тэгж ойлгож байсан. Тэгээд бас юу вэ 15 гэдэг чинь баг 40 жилийн өмнө шахуу уншсан байна шүү дээ. Тэгээд тэрнээс хойш нэг сайн уншаа. Ер нь яг гоо энэ тэнд харагдаад байсан ингэж тогтож уншаагүй юм шиг байна шүү. Монголоор ч бас гарцсан байгаа. Тэгээд би сая уншсан чинь бас юу энэ номын онцлог нь болохоор хүүхэд уншсан, том хүн уншсан яг адилхан их сэтгэл төрүүлэхээр хүүхэд уншихад их хөвгөлтэй гоё сэтгэл төрөх юм уу яах ямар ч хүүхдүүд их төртэй. Том хүн унших юм бол эн чинь бүр амьдралын утга учир философи юм шиг. Тийм сонин ном. Тэгээд бид нар сая өргөжлүүлээд хэлэхэд нэг гариг болгон дээр тэгж хүмүүс амьдэрдэг жижиг гаригуудын тухай танилцуулж байна л та. Тэгээд бид нар бол өөр өөр онцлогтой. Тэгэл ингээл амьдарч идэх. Нийгэм ч гэсэн бас тийм юм уу та. Хүн болгон өөр өөр хүмүүс нийгэм дотор байна. Тэгэл тэр болгоны буруу зүг гэхээсээ илүү тэр чинь ингээл тэр олон өөр өөр хүмүүс байж ил нийгэм чинь тогтож штэ. Тэгэхээр тэрэнд яаж зогсож амьдрах юм уу? Тийм утгатай философи маягийн ном л доо. Дээрэс нь би сая уншаад бас нэг ойлгосон юм нь болохоор хүмүүсийн харилцаа гэх юм уу, хайр дурлал гэх юм уу одоо энэ хүүнийг ийм байна л тэрний тухай бас нэг явах тутахтай хүүхд унших юм бол юу гэж ойлгох юм гэдэггүй. Том хүн унших юм бол тэгж л ойлгохгүй юм байна. Явах тутахтай яагаад шилдэг энэ цэцэгний тухай ярьж байна л да. Тэгээ бид нар яагаад цэцэг тариад цэцгээ услаад ингээл тэр хүүхд ингээд цэцэг тариад услаад тэрэндээ их хайртай байсан чинь цэцэгтэйгээ муудалсан гэх юм уу да. Цэцэг нь би чам дургу мургу гээл тийм нэг үйл явдал гарч байгаа. Тэгээ яг хаа энэ ч болохоор юу гэдэг. Тэгээд өөр газар очиод цэцэг харсан чинь яг өөрийнх нь усалж байсан цэцгүүд байгаа байхгүй. Тэгээд энэ юу вэ? Ямар учиртай юм бэ гэд хэдэн мянга гараа. Тэгээ бас нөгөөдөг чи юу вэ? Миний нөгөө цэцэг чинь ингээл айлтай ингээл дурлаад услаад халамжлаад байсан цэцэг чинь зүгээр л нэг байдгал цэцэг байж тээ гэж бодож байгаа байхгүй. Тэгээ бас тэрнийг бодоход их сонин тэгээ бас тэр нэг гомдолтой юм шиг санагдаад. Тэгээ сүлд нь ойлгож байна л да. Цэцэг бол ингээл байдгал юм. Яагаад би тэрэн дуртай болсон гэхээр тэрнийг ингээд услаад өөрийнх нь өөрөө тийм мэдээж байгаа шүү дээ. Юу гэдэм гаригтай. Тэр нэг гариг дээр амьдэрдэг хүүхд таахгүй. Өөрийн эзэмшил гаригтай. Тэрэн дээрээ тэр цэцгээ услаад байсан. Тэгээ тэр чинь харьцаа үүсэж байна. Яагаад гэвэл тэр услаад өөрөө тэр одоо сэтгэл тавиад тэрнгээрээ ингээд тэр цэцэг тэр хоёрын харьцаа үүсэж байгаа учраас тэр утгаараа хүний харьцаа гэдэг чинь нөгөө байдал цэцэг. Гэхдээ усалсан учраас тэрэндээ одоо хайртай гэх юм өөрийнх нь
тэр хоёрын хооронд хүний үл үзэгт тийм холбоо үүсгэж байгаа юм. Тэрний тухай бас их гоё тайлбарлсан байна. Тэгээ яг эцэст нь төгсгөл нь бас их сонир. Гонигтэй юм шиг, баяртай юм шиг одоо жинхэнэ гүн ухааны маяг гоё төгсөж байгаа. Тэгээ энэ номыг ер нь дэлхийн бүх хүүхдэд уншуулдаг байх шүү. Би ч хүүхдэд уншиж өгөөгүй юм байна. Нэг уншигсан манай хөө уншлоогүй лөө. Нийсэн дахиад унших гэдэг нэг хэлээд үзт юм уу? Болохгүй л хажууд нь суугаад уншиж өгд юм уу яа. Одоо ч 8 дугаар ангийн нөхөр шүү дээ. Нэг иймэрхүү ном байна маа шүү. Харагджилээс. Би яагаад мэдэж яах нэхлээр манай нэг таньдаг Америк Монгол хэл сурна гэсэн тэрнийг уншаад энэтэй нь харьцуулаач гэдэм үү. Өг өөр нь уншаад явж исэн шүү. За нэг ийм ном танилцуулъя.